Хувь зүйн яамны харьяа байсан болохоор хувь зүйн яамдаа материал өглөө өстөг үсэг болгоно бодвол ингээд яасан. Тэгээд нэг удаа боловсролын зөвлөгөө мэдээллийн төгөж байдаг штэ. Одоо хуучин соорсон сан байлаа да. Тэнд ном харцоо явж исэн чинь юун дээр нь хан дээр нэг иймхэн цаас байна. Иймхэн цаас. Хүний Аз тийм ээ. Тэр боломж ийм цаасан тогтдог юм байл. Хьюберт Хамфрид тэтгэлэг зарлагдсан. Шалгуур нь энэ гэсэн иймхэн цаас олон цааснуудын дунд ингээд наалттай байжсэн. Тэгээ харсан чинь шалгуурт нь би жоохон тэнцэж байна. Тэгэхээр нь Австралийн нэг юм дөгжүүлсэн материалуудаа Канадад эсээг нь 10 минутанд дотор биччихээд тэгээ авчид өгсөн. Тэгээ мартчихж би. Тэгсэн нэг өдөр залглаа хэлчингээс та ярилцлагандаа тэнцсэн байна. Ирж одоо ярилцлага өгнө үү. Тэгтэл би за намайг нэг нь авчиж би бэлдэхгүй бол болохгүй юм гэж бодсон. За тэр үед 100 гаруй төрийн албан агч материал өгсөн гэж яригдсан юм лээ. Техник шатнд 20 хүн үлдсэн байсан. Тэрэн дотор би байсан. Тэгээ нэгэнд 2 дугаар шатанда тэнцсэн учраас би бэлдэх хэрэгтэй болсон л та. За тэгээд дотроо тооцоолж гисэн. Надаас ямар асуулт асууж болох вэ? Би юу гэж хариулвал тэрэнд өөрийгөө одоо тэг үнэмшүүлэх вэ? Би өөрийгөө зарах гэж шүү дээ бид нар. Яавал би зарагдах вэ гэж дотроо төсөөлөд нэг 10 асуулт бэлдсэн юм аа. Тэгээ юу ярих вэ дотор нь бүгдээ ингэж харчаа тэгээ очисон. Амар айжсэн би. Өчнөө олон цагдаа нарт би чиж заадаг. Тэгсэн мөрчлөө тэр шиг айж үзээгүй санагдав. За орсон. Тэгсэнд 4 Америк, 3 билүү 4 Америк, 2 Монгол хүн сууж ирсэн. Нэг нь би зургатаар олоо харсан. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх оюун гэрлэгийн юмстэй ногоонуудын даныг бичдэг. Таньдгаас тэр хүн суужсэн. Бусдыг танихгүй. Ингээд асууж гисэн. Хамгийн гайхалтай нь миний бэлдсэн 10 асуултыг аруулангийн асуусан. Тэгээ би бэлдсэн байсан учраас бүр ингээл хариулж байгаа. Яг өөр нэмэлт асуултууд асуулсан та. Тэгээ гарахад нэг Америк нь босоод надтай гараад манай энэ тэтгэлэгт хизээч цагдаагийн орж ирж байгаагүй. А чи өөртөө юу ихэ мэддэг зоригтой тийм хүн байна гэж надтай гараа ирсэн. Тэгэхэд би тэрний дараагийн шатнд шалгарах юм байна гэсэн итгэл аваад гарч ирсэн байхгүй. За миний итгэл яг миний бодсноор болсон 20 хоногийн дараа мэйл ирсэн. Та Монголоос шалгарсан 5 хүний нэг боллоо гэж ирсэн. Тэрийг би эндээ жоохон мэдэрсэн байсан болохоор заа гэж. Дараагийн шат нь тойлын шалгалт өгөх байсан. Бас л цэргийн усууд амар хажилтаа би тойлтой бэлдэж чадаагүй. Тэгээ яг шаардсан оног нь авцсан байсан. За дараагийн шат бол хамгийн том шат буюу дэлхийн нийтээс бүх тэр ирсэн аппликейшн өгж байгаа хүмүүстэй өрсөлдөг байсан. Ялангуяа Азиас ирж Аз ч хамгийн олон хүнтэй ирж би энэ тэг хятад Японоос солонгосуудаа өрсөлдөх хэрэгтэй байсан. Аз намхан 7 орн. Тийм учраас аппликейшн маш ухаантай бүглэх хэрэгтэй болсон л та. Тэгээ би үг болгоныг бодож өгсөн. Юу гэж хэлвэл яах вэ гэж бодож тэгээ явуулсан л та. За тэгээ хариу байдгүй 5 6 сар байсан. За ингээ авдгүй юм ямар азгүй амт юм бэ гэсэн юм бооч. Тэгсэн мөрчлөөд итгэл найдвар тасрахгүй өдөр болгон мэйлээ шалгадаг байсан. 3 сарын 1-нд 2010 оны инбоксоо шалгалаа бас л юуш байна. Болт мэйлээ шалгасан чинь элчингийн уянгаа гэж тэр тэтгэлэг хариуцсан байна. Тэр хүнээс имэйл ирсэн байна. Онгоолоод утсан чинь эхний үг нь congratulations буюу баяр хүргэе гэсэн. Би цааш нь уншаагүй. Хамгийн түрүүнд нөхөртөө уцтаж хэлээ. Дараа нь ээжтэй хэлээ. Би тэмцсэн байж таа гэсэн. 4 тэтгэлэг авчаасаас би хамгийн их баярлж байсан. За ингээд Босны их сургуульд очиж сурсан. 1 жил суралцсан. Маш их юм сурсан. Тэгээ маш том тэтгэлэгт очсон гэдгээ оцсон оноо мэдсэн. Дэлхийн 216 орны хүн байсан. Бүх одоо өөр сургуулиуд хуваарлагдаад тэгээд Босны их сургуульд 15 орны хүнтэй ингээд хамт сурч аваад ирсэн. Тэгээ миний авчирсан хамгийн гоё юм гэхэлэр бид нарт ийм том сертификат өгсөн. Бид нар засгийн газарт нь орж ирсэн. Хилэрлэлийн бид нарт одоо спич өгсөн гэж зөндөө одоо юм яригдсан л та. Тэгээ Барак Обамагийн гарын хэсэгтээ нэмээд Хиллари Клинтоны гарын хэсэгтээ ийм том сертификат авчихсан. Тэр миний одоо үзүүлэхэд хамгийн гоё юм. Тэгээ миний толгой дотор хийж ирсэн эрдэм бөгөөд миний туршлага одоо намайг хүн өгтөл хамгийн том одоо үн зүйл маань байх гэж байна. За миний одоо саяны ярьсан бол яаж энэ тэтгэлэг тэмцээн түүх маань байна. За ингээд стейжлэг байна. Бакалавраа сурах гэж байгаа бол яах хэрэгтэй вэ? Хамгийн түрүүнд мэдээж мэрэгчлээс авах хэрэгтэй. Чи IT инженер болох юм уу? Эмч болох юм уу, тийм ээ? Эсвэл хүрээлэн байгаа энэ орчны хамгаалаг тийм болох юм уу? Эсвэл цагдаа хуульч болох юм уу? Тэрийг хамгийн түрүүнд сонгоод дараа нь сургуулиар сонгох хэрэгтэй. Тэгэхээр тэтгэлэг их олон яд байна. Дэлхийн банкнуудаас өгнө, элчин сайдын яамдуудаар дамжиж зөндөө тэтгэлэг гарна. Манай энэ боловсролын яамаар дамжиж бас юмнууд гарч ирнэ. За сургуулиас өөрөөс нь бас өгчдөг. Ийм олон тэтгэлгийн олон арга зам байдаг. Тэрийг бас хайж хэрэгтэй байна. За магистр докторийн одоо хэмжээнд хүрэх гэхээр мэдээж хэрэг мэрэгчлэн тодорхойлцсон чинь ямар сургуульд тийм ээ сурах вэ гэдгээ сонгоод за тэг элчингээр дамжих юм уу сургуулиас нь тэтгэлгээр авдаг юм уу тийм боломжууд байж байгаа. За би Америк элчингээр бараг өдөр болгон ордог тийм хүн байгаа. Юу нэмэгдчих вэ яаж өгөх өдөр болгон шалгалтаа. Тэгэхээр элчингийн сайтн дээр
Нэлийн тэтгэлэг та нар хараарай. Graduate students гэдэг юу нэ бакалаврын төвшөнд сурж байгаа оюутнууд зориулсан нэг тэтгэлэг лавлагдсан байлаа. 12 сарын 5-нд дуусгараад та ороод хараарай. Тэнцэж магадгүй TOEFL-ийн оноо нэмэлт бага юм байдаг шүү. За дараа нь заавал Америк гэхгүй өөр оны тэтгэлгээс авч болно. Тэр тэтгэлгүүдийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Би яг тэтгэлэг хайж хатан жижигхэн хад дэвтэр бүтдэг. Тэрийгээ дүүрхэн мэдээлэл бичсэн байдаг. Одоо ер нь надад биелдээ аль улсын тэтгэлгийн хэр удаан сурахын шалгуур нь юу юм хизээ зарлагдахыг ингэж бичсэн. Тэгээ миний ажилласнаар ихэнх тэтгэлгүүд хавар зарлагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр ялангуяа бакалаврын би 1 2 3 дугаар курс сурж байгаа улсууд илүү боломж байдаг. Би 3 дугаар курс байхдаа Япон явж байсан л та оюутан солилцоор бас шалгалт өгөөд явж байсан. Тэгээ улс орнуудын тэр том тэтгэлгүүд дандаа 2-оос 4 сар зарлагддаг. Та тэр сонин өдөр тутмын сонин сайн харж байгаа тийм дотор байдаг шүү. За дараа сургууль ажиллагаа тэтгэлгүүдээ харчаад за би энэ тэтгэлэг надад тохирох юм шиг байна. Би энэгээр явал амжилтанд хүрэх юм байна гэсэн ерөнхий тойрог зураг гараад ирнэ. Тэгэхээр шаардлагууд нь чи нийцэж гинэ үү гэж өөргөө мэдээж харах хэрэгтэй. TOEFL-ийн оноо шаардаад байгаа мó? IELTS-ийн оноо шаардаад байгаа мó? Чи бакалавр байх хэрэгтэй юм уу? Эсвэл мастер байх хэрэгтэй юм уу? Бүгд заагдсан байгаа. За энэ шалгуурын дотор байдаг хамгийн том бүгд хамгийн анхны тийм ээ одоо шалгуур нь TOEFL юм уу IELTS-ийн шалгалт авчдаг. Энэ шалгалтын оноогүй та нар ямар ч тэтгэлгийг авч чадахгүй. Тийм учраас би англи хэлний багш учраас англи хэлийг эхлээд авдаг байгаа юм ерөөсөө биш. Шаардлага нь ерөөсөө TOEFL юм уу IELTS юм уу? Тэгээ айл орондоо явахгүй гэдгээ бас эхлээд судлах хэрэгтэй. IELTS өгсөн хүн бол тэгээд Австрал тийм ээ Ирланд тийм тэр орондоо явна шүү дээ. TOEFL Америкт төгсчих төр байдлаа гэж үздэг. Тэгээ өгөөд судлаад үзэх надад IELTS арай хэцүү юм шиг санагдаад байдаг шүү дээ. Академик үзэх юм шиг. За TOEFL оноогоо авчлаа. Дараа нь яг хөглөр мэдээж хэрэг материалаа явуул. Тэгээ сургуулиуд сая тэтгэлэг байдаг гэж хэллээ. Сургууль урдуугаа явуулаа л. Хоёр сургууль явуулаад авахгүй л өө намайг авахгүй мэн. Ингээс оожил чиний амьдрал 50 хүрсэн ойлгож гэсэн ингээс оч. Тэр тасралтгүй хаана ямар сургууль вэ? Бүгдэн л нөгөөд үз. Тэгээ сая боосон сурж ирсэн гэж хэлсэн. Бүтэн жил боосонд монголчуудыг би хайж ирсэн л та. Ерөөсөө олохгүйсэн. Тэгсэн нэг өдөр 30 монголыг нэгд оруулсан. Яасан гэсэн чинь нөгөө балет чи алтан үе гэж яддаг шүү дээ. Монголын хамгийн анх залуу гавьяд. Тэр хүн Босны театрт бүжгэлдэг байсан. Тэр өнөр дамжуулаад монголчуудаа би тэд уулзахгүй юу. Тэгээ наадмаа хийсэн. Тэгээ Босны тэр баруун ирэг дээрээ байдаг. Нью-Йорк, Вашингтон гэдэг чинь ойрхон. Гэхдээ тэд нар шиг тийм өндөр байхгүй мөрчлээ. Айгүй гоё амгалан гоё хотолтой. Тэгээ нөгөө хэдтэйгээ уулзлаа. Тэд дотор нэгч хараар ажилладаг хүн байгаагүй. Тэгээ би маш их багчжсэн тэр улсуудаар. Дандаа засгийн газар юм уу тийм тэтгэлгээр одоо эдгэрийг хангаал явцгаасан. Ихтэй сургуулиуд профессорын нэгээ явж байна. Даатгалын компаниуд мэргэжлийн нэгээ явж байна. Монголчууд гялдж байна Америкт үхээр. Тэгээ та яж гэсэн тэгэж Америкт юм хаа нэгтэй Монголдоо ч гэсэн гялцах тийм одно зөндөө суучаа гэж би найдаж байна. Тэгэхээр ерөөсөө now or never гэж үгдэж шин. Өнөөдөөс их миний яриа та хэд тэр ихчээ маань хэлсэн үг шиг зүрхэнд чинь тийм зурчил үзэж чадах юм уу би мэдэхгүй л дээ. Тэгтэл оюун ихэд хизээч оройдгүй юм лээ. За тэнцчлээ. Тэтгэлэг авд юм уу хуваар явдаг юм ямар байл нэг байлаа тэнцчлээ. Тэр Америк явахаас амар олон юм бодсон л доо. Америк гэж ямар орн бэ гэж. Надад ийм л санагдчихсан. Өө ирчихлээ. Би бол өстой юу гээд юм чи. Тэ хинч намайг анхаарахгүй би дуртай юм байна. За их олон янзын үндэстэн байдаг гэсэн янз янзын хүмүүстэй одоо хайрцсан. Юу байна? Хамтарч ажиллаж сурах. За очвол амар хөнгөтэй бол. Амар очвол баяцсан гэл айгүй олон юм ярьдаг швэ. Тэгэхээр үгүй. За өндөр хөгжил өндөр байшин том дэлгүүр бодогдсон шүү дээ эмхтэй юм чинь. Ийм баян цаг. За Америкт л очвол амьдрал ерөөсө төгс төгсөр болчих юм шиг олон ярьдаг. Би ч гэсэн тэгж бодож байлаа. За очоод өндөр боловсрол олно. Би Америкт очсон гэдэг чинь өөрөө нэр төр шүү дээ. Нэр хүнд авчнаа гэж. За олон хүнд энэ нийтлэг энэ бодол төрдгөө. За тэгвэл бодит байдлаар ямар гэдэг вэ? За ганцхан Америк гэхгүйгээр тэгээ аль ч оронд очиндаа хүн тэр нэг дасан зохицох нэг тийм шатыг туулдаг юм гэж үздэг юм. За эхлээд та орчны өөрчлөлт очлоо. Ийм газараа шал өөр газар очсон. Тэр үеийг хааны мөн гэж хэл. Даал хараад тэмдэглэж байгаа юм шиг амар гоё шүү дээ. Нөгөө түрүүний тэр төсөөлж исэн юмнууд чинь бүгд л үнэн санагдлаа. Амар гоё орн бай. Энэ тэтгэлэг мэтгэлийг хараач штэ гэж нөгөөхөө тоолно. Дэлгүүр хийсэн тий хүмүүс нь айгу гоё хандна. Амар гоё сан. За тийм үе байсан надад эхний 2-7 хоног гэрээт санахгүй дэлгүүр хийчихлээ явлаа. Гоё санагдал. 3-7 хоногт би 2 хүүхдээ нөхрөө санаж гисэн. Зарим нэг юм надад амар сонин тийм үү. Яагаад ингэж энийг ингэж болох юм яагаад ингэж гэсэн тийм шүүмжлэх өнгө айс орж шин.